Эмбэлцэгээс хойч дээдчүүрийн дарга байж байгаа сүүлд нэг хурлын гишүүн болсон хүн одоо нас орсон л да тэр хүн надад ингэж зөвлөсөн байхгүй. Одоо энэ нямдаржийн асуудал нэгээд яригадад эхэллээ. Тэгэхээр та ерөөсөө ерөнхий сайдын хувьд бол нямдаржийг төр огцруулад тий хууль зүйн сайдынхаа ажлыг өгөө. Тэгээд үнэхээр тийм үгүй гэдгийг шалгуулчих. Үнэхээр тийм биш вэ дахиад томилогдчих. Үнэхээр тийм байж магадгүй. Даашаа тийм биш яг мөнгө тогтохгүй ч гэсэн магадгүй гэсэн сэжигэл таамаглал байвал тэгвэл болиулчих. гэж зүйлсэн байхгүй. Энд чинь өндөр ёс суртахуунтай ажил гэж. Тэгэхээр би нямдарж нөгөө итгэдэг учраас нямдарж удаа за хүмүүс тэгж ярьж байна. Чи ер нь одоо нэрээ ир зэрэг гаргаад энэ ажлаа өгчүүл яасан. Гэтэ түр. Тэгэд үнэхээр шалгадаад юу ч биш байвал гоё штэ. Тэ? Юу ч байхгүй нэгэд ингээд эсвэл одоо ямар нэгэн сэжигтэй юм байвал нэрээ одоо бас чамд ч надад ч хэцүү штэ чинь. Та ястаа нэр ахаад нүдэнд нөлөөсөлгөнө. Та ястаа муухай хүмүүсийн үгэнд орох гээд байна. Та яагаад надад итгэхгүй байгаа юм бэ? Тэр муухай хүмүүс чинь намайг ингэж яагаад тэгээд намайг танаас салгаа дараа нь таныг сулруулж байгаад ингэж ерөөсөө энэ улс орноо тоглох гээд байна штэ. Гэхдээ би за хавтаа дээр хөрөх юм хамт жаргал зовлонгоо туулж ирсэн юм ямдарч та итгэхгүй энэ ингэж гуугаад нүдэндээ нөлөөс чиглэлээд хатвал нэрээ тиймдээ за яах вэ? Гэхдээ одоо энэ асуудлыг бол өөрөө ирэхгүй ярихаас аргагүй юм байна. Тэгээ ярий да. Тэгэхээр яг их хурлын хуралдааныг хаалттай хийж байгаа ярий гэдэг тэгээд яасан. Хятадын тагнуул холбогдсон гэвь цаанаас улсан гэж нямдарч хэлсэн баг. Тэгсэн манер худлаа муураад унчихсан байхгүй. Тэрийг хариулж чадахгүй. Яг болсон процесс нь нумраад унчихсан. Тэгэхээр даа гамбалд үнэхээс унчихлаад арх барайгүй гэдэг чи одоо зүрхэн агч байгаагүй сутгсан гэж байгаа амар. Тэгээ имлэг явсан зөв. Яг үнэн бол ийм л юм байна. Тэгээ сая нямдуржил бол нөгөө худлаа ярьдгаал яриад хүн бүтгэдгээрээ бүтгэл ийм л юм яриад байна. Хурдайлын тусгаал өгний хүн хэлчихсэн чинь ухаалдаж унаад даваад оржин гамболд арх авчил цутгаад ухаалдсан хүнд арх цутгаад гэж ярьж байгаа. Хоёр нь ойрхонд байж исэн юм чи ердөө нэг 2-3 сандалны цааталт байж байгаа нэг гишүүн муужуулчлаа ухаалдчихлаа л гэж хэлсэн. Тэгээд ойрхон байсан хэдэн гишүүд нь ямар ч байсан тэр үед бол янз бүрийн тэр хилцэж байгаа асуудал нь хамаагүй болоод бид нар ч бүгдээр л босоодгүйгээд яах вэ гэдэг. Төргөн тусламж дуудсан одоо ишүү дамн татаад амнаас нь хөөс гараад нүд дамн эргэлдээд тэгээд гар хөлн татах надал тэгээд хэцүү байдал байсан. Тэгэл хамгийн дөрөнд манай өрөөч бас харцсангүй ойрхон туслах руугаа хэлүүлээд нэг юм аваад ирсэн авцарсан тэгээд хийсэн. Тэгээд одоо тэр хүн босоод эрүүл сурвал явж штэ. Урд нь өөр тусгаалтай холбоотой байсан үгүй л байсан штэ. За нөгөө тагнуулын хэрэг ярих гэж байна уу? Үгүй одоо ерөөсө тэрнээс л болж байгаа байхгүй. Тэгэл би ажлаа өгсөн. Засгийн газрын гишүүдийг ерөнхий сайдыг одоо энэ Дончин бууг явуул гэсээр бол сая бас л хосоллоо шүү дээ. Дончин бууг гэдэг чинь юу вэ? Одоо тэр манай дэд дарга байсан бригадын генерал байгаа шүү дээ. Тэр хүнийг халцсан юм уу? Халцсан шүү дээ. Хизээ? Юмдурч халуулсан. Нэгдүгээр генерал Баатар өргөтлөсөн. Манад. Дараа нь нямдурч гişүү өөрөө өргөтлөсөн. Мөн үү? Тэгээ би оролцвол утахгүй л дээ. Тэгээ би туршлагатай удаан жил надаас олон жил ажилласан бүр зориуд Дончин буу генералыг та ажил хийсгээ ахлаад энийг ингэж шалгаа. Яг юм юу яасан? Сая юу тий? 17 оны үйл явдал ярьж байна уу та? 16-аас 17 оны. За, дахиад шалга гэсэн юм уу? Юу болсон юм бэ? Яасан юм бэ? Наадхаа шалгаа. Дончин буу дарга шалгаад ерөнхийдөө шалгачлаа гэсэн. Тэгэхээр би занаад хүнээ тэгвэл хуунийхаа асуудыг тэгвэл улсын нууцын зэрэглээс гаргая. Одоо нэгэнт 45% материал гэдэг энэ хүний яриад байгаа тэр юмнууд нь бол одоо ил болчихж байгаа. Өөрийн нууцын тухай хууль албаны хууль гэдэг сая шинэ 9 сарын 1-ээс хэрэгжсэн хуулиар бол одоо нэг нууцын зэрэглээс гаргач хамгийн амарх. Одоо би бол баталгаатай мэдэж байна. За. Дончин бууг ингээ хөөгөө явуулчихж байгаа. Хорцыг хөөгөө явуулчихж байгаа. Одоо наадах чинь нууцын зэрэглээс гаргаж болохоо билж байна. Одоо хин гаргуулахгүй. Нууцын зэрэглээс одоо тагнуулын ерөнхий газрын дарга бүрийн их нь байгаа. Ер нь бол бид нар арга гаргаа тавьчихсан даа одоо зарлахад л үлдсэн. Дончин буу даргыг би зоригтой одоо наадах ил болох хэрэгтэй шүү дээ.
Тэгэхээр тэр донжин буу дарга чи халагдсан юм шүү. Гэхдээ энэ чинь өдөр шөнөгүй шүү дээ. Амар хөөцөлдөхтэй юм ингэж хөөцөлдөж одоо өөрийнх нь төлөө мундаг юм шүү дээ наа чи. Бүгдийн дуудаал барайл одоо ингээл нэг нэгээр нь уулзаал, дарамтлал өөрөө хүн дарамтлаа шүү. Гişүүд хэлж байгаа чи ямар ядаргаатай юм бэ? Энд доош дарамтлаад байгаа. Та хоёр яатсан юм бэ? Хөдөлгөөрүүд байсан яг хөө хэвлэлээр яваад байгаа шиг тийм их дүнтэй биш үү? Хоёр удаагийн худалдаа авах ажиллагаанд оролцсон. 300 гаруй мөнгө лөө 430 мянган долларын ийм л худалдаа авах ажиллагаа байсан. Гэхдээ би тийм олон удаа хийгээгүй, 1-2 удаа хийсэн. Энэ бол одоо ингээд харахад ёс зүггүй. Тухайн үед бол би төрийн албанд ажиллаж байгаагүй. Тийм хүн байсан. Тийм учраас одоо ингээд аав нь өөрөө юм нийтийн болон улсын албанд ажиллаж байгаа тохиолдолд энэ ийм үйлдэл бол юм ёс зүггүй гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Манай аав надаас асуулж ярьсан шүү дээ.